мэндийг хүргэе. Монгол Улсын соёл спорт, аялал жуулчлал, залуучуудын яамнаас зохион байгуулж буй соёлын бүтээлч сар аяны хүрээнд Сонгон Айрхан дүүргийн бие тамир спорт хорооны хөнгөн атлетикийн дасгалжуулагч, Монгол Улсын пара хөнгөн атлетикийн 21 удаагийн аварга, Монголын бүх ард түмний спартакиадын 4 удаагийн аварга, Улаанбаатар марафоны 4 удаагийн аварга, Монголын тал нутгийн марафоны 9 удаагийн аварга, олон улсын хэмжээний мастер Батэлгэрийн Вандан бүрийг танилцуулахдаа таатай байна. Сайн байна уу та? Сайн байна уу? Та бүхэн өдрийн мэндийг хүргье. За Вандан бүрүү гэж яг юм бэ гэж та өөрийнхөө талаар үзэгчдэд танилцуулна уу? За намайг Батэлгэрийн Вандан бүрүү гэдэг 1992 оны 11 сарын 23-нд Өсөл аймгийн Галт суманд төрсөн. Эхээс тавуулаа 3 ах нэг эгчтэй. За ингээд хоёулаа яг одоо таны энд маш их амжилтуудын өмнө ингээд сууж байна. Тэгээд таны хувьд энэ тамирчин хүн гэж яг ямар хүнийг хэлдэг юм тийм ээ? Тэр талаараа та бас үзэгч түмэндээ тайлбарлаж хэлж өгнө үү? За тамирчин хүн гэдэг ер нь бол ер нь анх одоо ингээд бага наснасаа ингээд шууд тамирчин болж гарч ирдэг л дээ. Тамирчин болно гэдэг нь бол маш олон жилийн бэлтгэл, олон жилийн тууштай байдлаас шалтгаалж тухайн хүн тамирчин болох үгүй, цаашаа явах үгүй нь ер нь бол шийдэгдэн л дээ. Тэгээд тухайн хүний тамирчнаас хүнээс өөрөөс нь бүх юм шалтгаална. За тамирчин хүний соёл гэдгийг та юу гэж бодож байна? Тамирчин хүний соёл гэдэг бол соёл гэдэг юм бол одоо бидний өдөр тутмын амьдрал, хөдөлгөөн, энгийн амьдрал гэсэн бүхэл зүйлэнд ингээд байнга орж явдаг. Яг тамирчны талаас харах юм бол тухайн хүн хэдий олон жил хичээлсэн ч бай, үгүй ч бай, ахмад тамирчныг заавал хүндэлдэг, эренб дараатай. Нэгдүгээр тэр, хоёрдугаар адлын наадсах нь хувц солих. Бэлтгэлийн хувцас хаан солих уу? Том тамирчин орж ирлээ, ахмад тамирчин орж ирлээ, суудал тавьж өгч жишээний тийм байна. Хоёрдугаар баг хамтууланд дасгалжуулагч бэлтгэлийг зарласан бол тэдэн цаг тэнд байх гэхэд за ойлголоо гэд очсон байх. Адлын наадсах нь цаг барих. Хоёрдугаар ариун цэврээс сахи сурах. Иймэрхүү юмнуудаас шалтгаална л да. Би яг миний хувьд л тэгж хардаг. Ажлынхаа талаар яг Сонгон Айрхан дүүргийн бие тамир спорт хороонд хэдэн оноос эхлээд ажлын гараагаа эхэлсэн бэ те? Тэрийгээ бас үзэгч түмэндээ бас танилцуулбал. За би 2023 оны 11 сарын 1-нд Сонгон Айрхан дүүргийн хөгжлийн бэрхшээл төвнийг хариуцсан мэргэжилтэн өсвөрийн шгшээгийн дасгалжуулагчаар яг одоо 2011 оны 11 сарын 1-нд орсон. Энэ цагаас одоо ижлээд шинэ залуу багш болоод жил гарны нүрийг үзэж байна. Энд бас миний ажлын хамт олон бол олон жил туршлагатай ажилласан багш нар байна. Тэр багш нараас бас үлгэр дуурайл аваад хичээллээд одоо ингээд дасгалжуулагчийн карьераа өргөжлүүлээд ямар ч хэсэн явж байна. Сонгон Айрхан дүүргийн өсвөрийн шгшээгийн хөнгөн атлетикийн тамирчид 2024 онд бас амжилттай сайхан жил байлаа гэж хувьдаа дүгнэж байна. Жишээ нь хэмээл 2024 оны 6 сарын 8-нд болсон насан туршидын улсын аваргаас манай өсвөрийн шгшээгийн тамирчид 4 үржих 100-ийн бүхэнд хүрэл медаль хүртлээ. Дараад нь тал нутгийн марафонд 3 км-д 15 наснд манай тамирчин нэг нь 3 дугаар, нэг нь 4 дугаар байранд орлоо. Хамгийн сүүлд онцлог юм гэвэл Сонгон Айрхан дүүргийн хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс маань Монголын пара хөнгөн атлетикийн 2024 оны улсын аварга шалгаруулалт тэмцээнд 20 тамирчны бүрэлдэхүүнтэй орж спортын 44 төрлөөр 2 өдрийн турш үргэлжилж 13 алтан медаль, 9 мөнгөн медаль, 4 хүрэл медаль хүртэж Сонгон Айрхан дүүрэг анх удаага аварга байгууллаа. Одоо Сонгон Айрхан дүүрэгт бол одоо маш том спортын бүтээн байгуулалтууд бол маш их байна. Тэ. Хийгдсэн. Одоо жишээ нь яг бидний энэ сууж байгаа заал ажилтанд орсон байна. Засвар хийгээд дотор гаднаа засвар хийсэн байна. Бэлтгэл их бүрэн нөхцөл боломж бүрдсэн байна. Одоо хүүхдээс шалтгаална. Энэ бол ерөөсөө тууштай байдлаас шалтгаална. Хүнд хэцүү үе мэдээж хэрэг тохиолдсон баг тийм ээ. Та тэрнээсээ бас бидэнтэй хаваалцаач ээ. Хүнд хэцүү үе гэх юм бол яг уу би бол гарнаасаа бол их эмзэлдэггүй. Энэ миний гар бол угаасаа л багтаал юм болсон. Өөрөө ч мэддэггүй. Миний ээж л надад тэгж хэлж өгч ирсэн. Хамгийн сүүлд бол яг миний нүдэ гэмтэйг 21 онд нүдэ гэмтэйгээд
нийгмд маань хараагүй болохдоо яг хуу тухайн үед бол айгүй хэцүү байсан л та. Гинтийн бэртэл авч гарч байна. Тэр үед надад юу туссан бэ гэхээр ерөөсөө спорт туссан. Спорт, гэр бүл, баг хамтуулна, найз нөхд. Бүгд л дахин босч ирээрээ, эргээд хүчтэй ирээрээ тэгж л дэмжижсэн. Энэ бүхнийг би спортоор л даван туулсан. За ингээд таны гэр бүлийн хувьд за та чинь нэг хөөрхөн охинтой тийм ээ? За эхнэр охин хоёрынхоо талаар үзэгчтэй хуваалцаач. Би миний гэр бүл хамбол гуруулаа. Би нэг хөөрхөн охинтой. Өнөөдөр яг ой 8 сар үрж байна миний охин. За. Тэгээд миний охиныг Вандан бүрийн төгс цай гэдэг. Миний эхнэрийг Сэргэлэнгийн намуун цэцэг гэдэг. Миний эхнэр бол мэрэгжлийн зураач юм. Тэгээд намайг дагаад спортоор хичээлж эхэлсэн. Параонгийн атлетикийн холбоо 2023-2024 улсын аваргад шинээр нэг төрөл оруулж ирсэн. Тэр нь модон сава гэдэг ангилд орж ирсэн. Тэр ангилд миний эхнэрийн ангилд таараад 2023-24 оны Монгол улсын аварга болсон миний эхнэр. За. Тэгээд энэ дээр би дахиад нэг юм ярих гэдэг. Соёл гэдэг юм бол яг л ерөөсөө дэрэгт хүнээс шалтгаалж байгаа байхгүй юу? Жишээ нь би спортоор явж хат чиний дэрэгт хүн спортоор дагаад хичээлж байгаа байхгүй юу? Яг чи өөрөө бусдад үлгэр дуурайл болж байна тийм ээ? Тэгэд би эхнэрийгээ би улсын аваргад би ингэж явуулсан чинь ийм ангилд орсон мэдэнгүүтээ би эхнэрийгээ хоёлоо явъя чи орж болно гэж би хэлсэн. Тэгэд бүтээр очиж орсон манай эхнэр тэр модон саваа 9 м 0.08 см шидэд хөлөөрөшөд Монгол аварга болсон. Намайг өргөж дэмжиг миний гэр бүлийг ойлгоод Сонгон Айрхан дүүргийн бие нэмэр спорт хорооны сосрор орон даргатай ажлын хамт олондоо бүгдээрэнд нь бас ажлын амжилт хүсье. Надтай энэ цаг хугацаанд энэ цаг үед гүйж яваа Ахмад Тамирчид, үеийн Тамирчид, залуу төлөөлөл бүгдээрэнд нь хамгийн сайн сайхныг хүсвэ өрөөё. За, ярилцлагынхаа энэ хэсэгт Сонгон Айрхан дүүргийн бие нэмэр спорт хорооны мэрэгжилтэн намжлаас асуух асуулт байна. За, Вандан бүрүүтэй ажиллахад ямар байдаг вэ? Ваня өглөө хамгийн эрт ажилдаа ирдэг 7:30 дандаа. Бид нэр өглөө ажил 8:30-аас 8-аас эхэлж байгаа шүү дээ. Тэгэхээр Ваня хамгийн эрт эхэлдэг дандаа. Эзэж хоцрохгүй. Ваня эзэж шантардаггүй. Ваня өглөө 7-д ирснээр 8 цагаас өөрийнхөө бэлтгэл гарчдаг. Тэгээд 10 цагаас хүүхдүүдтэй өглөөний бэлтгэлээ орно. Тэгээ 12 цаг цай ууснаа 2 цагаас том хүүхдүүдтэй бэлтгэлийн орох хэрэгтэй. Тэгснээр 4 цагаас өөрөө бэлтгэл хийн. Тэгээ боддоо та нар энэ бүх цаг хугацаанд хизээж бэлтгэлийг таслахгүй, өөрийнхөө бэлтгэлийг таслахгүй, хүүхдийн бэлтгэлийг таслахгүй, шантрахгүй угаасаа тэгтэл би хажууд нэг жоохон эмороод ундмаар санагдсан үед ингээ Ваня хажуу за бэлтгэлдээ гарлаа гэхэр чи ерөөсөө хялах боломж олохгүй байхгүй. Тэгэхээр Вандан бүрүүтэй ажиллахад ямар байдаг вэ гэвэл хизээж бороонд унтардаггүй гал гэсэн үг. Ерөөсөө хялаадаггүй. Яаж ч тэ шантрыг гэхэлэр Ваняг харахаар Ваня бэлтгэлдээ гарлаа гэж хичээдэг. Тэгэхээр биднэрт ерөөсөө надад л тийм хялах боломжийг Ваня ерөөсөө өгдөггүй. Дандаа хичээх боломжийг л ерөөсөө биднэрт бол ерөөсөө шахуурл болж орж ирдэг. Ийм залуу манай орж ирээд одоо хичээл гараа болчихё. Тэгээ гайхалтай залуу. За та бүхэнд өдрийн өргөе. За манай Вандан бүрэн багш маань бол одоо битээр бас танилцаад бас тодорхой хугацаа өнгөрөөж тэгээ Вандан бүрэн багшийн хувьд одоо манай Сонгон Айрхан дүүргийн бие нэмэр спорт хорооны маань хөгжлийн бэрхшээлтэй харилцсан бэрхшээлээр одоо манайд одоо ажлын гараа хийж ажиллаж байгаа. За энэ хугацаанд одоо орсноос хойш одоо олон ажлууд дээр хамтран ажиллаа. Тэгээ бас хувийнхны хувьд бас одоо хариуцлага ажилд эзэн болж чаддаг, хариуцлагатай тэгээ бас одоо сэтгэл зүйн аяг өндөртэй юм байгаа. Тэгээ би бас өөртөө ингээд ярилцаа сууж байгаад одоо Монгол улсад 18 удаа төрүүлсэн, амжилтыг бас үзүүлсэн. Ярилцж байхад одоо үнэхээр бахарх сэтгэл төвчсэн. Тэгээ амьдрал дээр ч гэсэн ажил дээр одоо хоо одоо өөрөөхөө байр сууриас харахадсан гэдэг ер нь альва юм ингээд яг ном дурмын дагуу хийх юм даталтай. Одоо өгсөн үр даалгавар үнэхээр яг системтэй өгөөд гэдэг халахын малхмаар одоо хэрэгжүүлж чаддаг. Өөрөөхөө одоо тавьсан зорилготой зайдаг. За бас нөгөө талдаа бас ингээд хамт олон найз нөхөд гэр бүлтэй бас ингээд аюу одоо илдэг анхаарал хандуулдаг, бусдын төлөө өсөн сэтгэлтэй. За мөн бас яг багшийн хувьд одоо яг ингээд хүүхдийг бэлтгэх бас Монголын хөнгө атлетикийн дараагийн залгамж халаа бэлтгэхэд бол одоо өөрийн одоо энэ сурсан мэдсэн одоо энэ хөнгө атлетик хичээлээд бол 20 жилийн нэр үзээд ариун туршлагаараа одоо хүүхдүүд бол хөгжүүлэх бүрэн болцоотой ийм багшаар гэж одоо мэддэг үнэн.